Үүнээс хоошид муу сайн эдэнийг үл идмүү би мах ба загсыг бэлдэх түгөө хэмээн өгүүлээд одов. Төдий хаан нь тэр аршийн өгүүлснээр мах ба загсыг бэлдэн тавиад хойд өдөр урьд үнэн харш ирсэнд хаан нь бэлдсэн мах ба загсыг өргөсөнд тэр арш хаан дуурлаж өгүүлсэнд хаан аршийн хэмээн өгүүлв. Хаан аршид ийм хэмээн өгүүлв. Ай их арш, чи урд өдөр ирээд ийм эдэнийг бэлддэггүй хэмээсэн мартав уу хэмээн өгүүлсэнд арш өгүүлрөв. Би өчигдөр энэ эдэнийг идэхийг байж эс ирсэн бүлгөө. Би тийм захирсан үгүй. Чи намайг энэ мэт доромжилсны тул хаан чи 12 он төгсдөл онц хүний мах идэх болтугай хэмээгээд одов. Түүний хойно нэгэн өдөр хааны эдээн баригч багш нь хааны идэх мах үгүй болсонд мах ирэхээр одсонд махыг олов. Ирэхгүй мөрт нь нэгэн өгсөн хүүхдийн махгүй ажгүй. Түүнийг үзээд үүнийг авч одоос болмоо хэмээн сэтгээд тэргүүн баг хөл гарыг огтолж орхиод бусад махыг авч ирэв. Авч ирээд усан дуугааж элдв ийм л үгээ хольж чанаад хаан дөргөөд хаан бээр тэр махыг эзэнд урьд идэгч махаас үлэмж амттай болсонд эдээн баригчдад ийм зарлаг болов. Урьд чиний надад бэлдсэн маханд ийм амт үгүй бүлгөө. Энэ мах тэдгээр махнаас үлэмж амтад буюу энэ юуны мах буй хэмээн асууваас тэр эдээ баригч айгаад сөгдөж ийм өчөв. Урьд чиний надад бэлдсэн маханд ийм амт үгүй бүлгөө гэсэнд энэ мах тэдгээр махаас үлэмж амтад буюу энэ юуны мах буй хэмээн асууваас тэр эдээ баригч айгаад сөгдөж ийм өчөв. Ай их хаана намайг үл гимлэх бөгөөд үннийг гин өчсөгөө хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Чи үннийг өгүүлдэггүй үл гимлэмүй. Би хэмээн зарлаг болсонд төдий эдээн баригч өчрөв. Би хааны зооглох мах барьж эс олдсонд нэгэн өгсөн хүүхдийн мах олж түүнийг угааж арилгаад элдв ийм л үгээ хольж болгоод хаан дөргсөн бүлгөө хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Энэ мах нь маш үлэмж амтад ажгүй. Үүнээс хоошид онц ийм мах бэлдэж өгдөггүй хэмээн захирвас эдээ баригч хүн ийм хэмээн өчв. Ай их хаан, урд нь өгсөн хүүхдийн мах олж хаанд бэлдсэн буй за. Үүнээс хойно ийм мах хаанаас олмоо би хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Үүнээс хойш хүнээс нууж сэмээр хүний хүүхдийг хулгайлж автугай хэмээн зарлаг болсонд эдээ баригч хүн хааны зарлагаар шүн бүр хүний хүүхдийг хулгайлж алаад өдөр бүр химлэж имлүгээ хольж чанаж өгөв. Тэр цаг тэр балгасан дах олон иргэд хүүхдээ завхаж үгүй болсонд их дуунаар уйлалтаад нэгэндээ ийм хэмээн өгүүлэлтэв. Аяа бидний хүүхэд хааш одов хэмээн гаслалцав. Төдий хамаг түшмэд хураад зөвсөлцөж тэргүүрийн уулзурт хүн суулгаж мансанд хааны эдээ баригч хүн нэгэн хүүхдийг хулгалж одохыг бариад хааны дэргэд авч одоод ийм хэмээн өчөв. Ай хаан эзэн минь, урьд хойно манай өдий чиний хүүхдүүд завхаж бүлгөө. Тэдгээр хүүхдүүдийг маань энэ хүн алсан ажгүй. Үүнийг засаглах дугаа хэмээн өчвөөс хаан нь юун бээр эс өгүүлв. Бас дахиж 3 таа өчвөөс бээр юун бээр эс өгүүлсэнд бас ийм өчрөв. Ай хаан бид гэмт хүнийг бариад дэргэд чинь авч ирвээс зарлаг үл болох чинь юун хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Энэ хүнд гим үгүй. Миний зарлагаар явсан буй хэмээн өгүүлсэнд төдий түшмэд хилэгнэж гадагш гараад чуулж ийм зөвшөлцөв. Энэ хаан нь бидний хамаг хүүхдийг идэгч дайсан буй за. Ёр хүний мах идэгч хаан луга хамт явбаас үл болмой. Ийм хорт дайсныг үгүй болгоос сайн болмоо хэмээн хамаг бүгд идэж үгээ нэгтгэж тэр хаанд муу хийх болов. Балгасны гадна цэцэглэгт нэгэн тунмал ус бүлгөө. Тэр хаан өдөр тутам тэр усанд бие угаан одох ажгүй. Төдий нэгэн өдөр хаан тэр тунмал усанд орж суун бүхийд төдий тэр түшмэл зэрэг хураагаад цэцэглэгийг томоолон хүрээлж хааныг барих үед хаан машид айн эмээгээд тэдгээр цэрэгт ийм хэмээн өгүүлв. Юуны тулд намайг томоолон хурааж баримуу хэмээн өгүүлсэн түшмэд хаан өгүүлрөв. Хаан хүн харцсын хүүгөөнийг идвэс хамаг харцас яахын дэсмүй. Ийм нүгэлт үйлдсэн тул чамайг алах болов хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрөв. Эдгээр гим үйлдсэн минь үнэн буй за.
Үүнээс хойш ийм муу явдлаа твцсүгэ. Та миний амийг авар муу хэмээн өгүүлсэн түшмэд өгүүлрөв. Хэрвээ энэ оронд хар цас орвоос тэргүүнд хар могоо оровоос яахан тавьмгүй. Тавихгүй хэмээн өгүүлсэн төдий ирээн хөлт хаан нь тэдгээр түшмдийн үгийг сонсож амнаасаа ангижихыг магад мэдэж түшмэдтэй ийн өгүүлв. Ай түшмэд та намайг магад алах ажгүй. Би хоромхон юм сэтгэгдэггүй. Түүний хойно намайг алдахгүй хэмээн өгүүлсэнд төдий түшмэд өчүүхэн төдийн хүлээж байсан тэр хаан ийн хэмээн тангаргалав. Би урд буян хийсний ач ба хааны төрийн номыг ёсоор тэтгсэн ба аршламд өргөн хүндэлсэн тэдгээр буйны хүчээр би огторгуугаар нисэж явах мангас болох болтугай хэмээн өгүүлээд сац нэгэн мангас болж төрөөд огторгуйд хальж түшмдэд ийн хэмээн өгүүлв. Та намайг алах бөгөөс бээр буйны ачаар тонилов би. Үүнээс хойш таныг бээр алах болтугай. Альва хайрлах мэт им хөвгүүнийхтэн иддэггүй хэмээн өгүүлээд нисэж уулан додоод орон засаж суугаад улам улсад ирж хүн идэв. Тэр цагт улс маш айн нууж суув. Тэндээс олон мангас түүний дэргэд ирж түүнийг өргөөд түүний нөхөд болон суув. Хойно нэгэн цагт тэдгээр мангас ирээн хүлт мангасыг ийн хэмээн өчөв. Бид чиний нөхөд зарц бүлгөө. Бидэнд нэгэн их хурим хийдэггүй хэмээн өчвөөс ирээн хүлт хаан бээр тэдний үгийг зөвшөөгөөд ийн өгүүлрөв. Өдгөө бид 1000 хан хүүгүүнийг бариад алж түүний махаар хуримлий хэмэв. Төдий тэдгээр мангас тус бүр хан хүүгүүнийг бариад хадны нүхэнд оруулж бүгдийг тоолвоос 999 хүн болж ганц дутуу болов. Тэр цагт тэдгээр нүхэнд оруулсан хан хүүгүүд нэгэндээ ийн хэмээн өгүүлэлдэв. Өдгөө биднийг аварч энэ нүхнээс гаргагч хэн бээр үгүй буйзаа. Хэрвээ мэрэгэн аргад Судаасомын хүүгүн энд ирвээс манийг тонилго муу. Судаасомын хүүгүүнийг барьтугай хэмээн зөвшөөгөөд мангасын хаанд ийн хэмээн очив. Ай хаан чи их хурим хийх бөгөөс эдгээр хааныг алж хурим хийвээс сайн хурим үл болмоо за. Их эрдэм Судаасомын хүүгүүнийг авч ирвээс сайн хурим болмоо хэмээн өчвөөс төдий мангасын хаан тэдний үгээр огторгуугаар нисэж Судамосын хаан хүүгүүнийг авахаар одов. Тэр цагт Судамосын хүүгүүн нь олон 100 залуу хүүгүн охид ба олон цэргэр хүрээлүүлж гадагш цэцэрлэгт наадан гайхахаар одоод суун бүхийд нэгэн бярман багш ирсэн тэр хан хүүгүн ай чи хаанаас ирвэ? Ирсэн чинь сайн хэмээгээд магтав. Ай багш чи бидэнд ном номлон сойрох хэмээн өчвөөс тэр багш ном номлон атал гинэд их дуун гарсанд хамаг улс айш маш айн дутаан хан хүүгүн ганцаар байж хоцорсонд төдий ирээн хүлт мангасын хаан хурж ирээд хан хүүгүнийг авч мөрөн дээрээ өргөөд одов. Одоод орондоо хүрсэн тэр цаг Судаасомын хүүгүн үл баясан нулимсаа асгаран бүхэд ирээн хүлт мангас ийн хэмээн өгүүлв. Ай богд чиний хинээс бээр үл айх үлэмжих эрдмийг чинь сонслоо. Нялх хүүгүн мэд уйлахгүй чинь юун буй? Надаас айсан буюу хэмээн асуув Судаасомын хүүгүн өгүүлрөв. Ай мангасын хаанаа би өөрийн биеийг хайрлаад мангасын хаан чамаас айсан бус буй за. Төрсөн өдрөөс янагш өдгөө хүртэл худлаар өгүүлэхгүй буюу. Чиний хурж ирэхийн урд миний дэргэд нэгэн бярман багш ном үзүүлж суун атал чи намайг авч ирсэнд би бярман багшаас ирлээ. Эс хансанд уйлсан минь тэр буй за. Өдгөө мангасын хаан чи нэгүүлсэж газарт минь хариултугай. Тэр бярман багшд буйнаа өргөөд түүний ирлийг хангаж 7 хоногт дэргэд чинь ирсүгэ хэмээн өгүүлсэнд мангасын хаан өгүүлрөв. Чиний энэ үгс үнэн бус. Миний гараас чи алдуулсан хойно харин дэргэд минь ирэх чинь худал буй за. Тийм үгийг чинь хэн за итгэх хэмээн өгүүлсэнд Судаасомын хүүгүн өгүүлрөв. Би чиний гараас тонилон ядаж аргадах бос үннээр өгүүлсэн буй за. Хэрвээ би дэргэд чинь эс ирвээс чи намайг авах юм бэрх ажгүй хэмээн өгүүлсэн төдий тэр мангасын хаан тэр үгийг зөвшөөж илгээв. Судаасомын хүүгүн орд харш хүрвээс тэр бярман суун ажгүй. Түүнийг үзээд маш баясаж түүнд өглөг
Их өгөөд хамаг бүгд баясалцсан суугаад хан хүүгүн харин мангасын дэргэд амиа хайрлалгүй одохыг сэтгсэн Бэрманбэр түүний дэргэд одохыг мэдэж эдгээр шүлгийг номлов. Галвын эсэс тулваас л огторгуй ба мөрөнбэр сайтар бадраад сүмбэр уул далай тэргүүтэн хамаг бүгд товрог болон хоцор юу. Тэнгэр бал ус асуурын нар хамгаар эдэрч үгүй болоод огторгуй ба газар бээр үгүй болох л бөгөөс хааны төр ёс хаан мөнх болмой. Төрөх хөтлөх өвдөх үххийн орчлонгийн хязгаар нь үл барагдмой. Хүссэн игээрлээ эс бүтээвэсэл гашуун зовлонгоор их зовж хүслээс маш их гимт болмой за. Бус хаанаас гим үл төр юу. Гурван ертөнд зовлон бүхийн тул хүсэлт жаргалан нь хэр мөнх болмой. Буйл бөгөөс үгүй болмой за. Шалтгаан нь нөхцнөөс бүтмөй. Дэлгэрмэр буйл бөгөөс шантармой. Үнэн магад бээр худал болё. Илв мэт ёсон дагсан мунхагт түүдсэн ард тэргүүтэн гурван ертөнц бээр хэр мэт хоосон болё. Ёсоор улс ба төр ба хаан мөнх болмоо. Мэдхүйе бэр хөнгөгүй буюу. Хорт дүрэн богоод бээр оршоод мунхгаас төрсөн иргэн жаргалан тимэн хотлыг баримтлмоо. Өнгө бид мөнхгүй тул сэтгэлд мөнх хаанал болох би сэтгэл бээр ангид хагцах буй атал улс төрөөс хагцахыг юм өгүүлтэл химэн өгүүлсэнд Судсомын хүүгүн тэдгээр үгийг сонсож түүний утгыг сэтгэж маш баясаад дүүгээ хаан оронд суулгаад түшмдээ дайлаад сурган захирч мангасын дэргэд харьсугаа химэн зарлаг болсон түшмэл бүгд ийн химэн очив. Ай халаг хоохой мангасын дэргэд отохыг чинь юу сэтгэмүй ай хаан чи би сахихийн тул нэгэн төмөр байшин барьж хаан тэр төмөр байшин сууваас ирээн хүлт мангас ямарваа хүчит болвоос яахан чадмуу химэн өчвөөс Судасамын хүүгүн түшмэд ба олон хүнд ийн химэн зарлаг болов. Ийм сайн төрөл олсонд худал өгүүлвээс бээр зохимгүй худал өгүүлэн атал өвхвээс тэр дээд буюу тэр бид хоёр батад хангаргалагдаж энд илгээсэн бүлгөө. Өдгөө би эс харваас яахан зохимгүй. Та бүгд намайг үл саад хийдэг вэ хэмээн зарлаг болсон тэр бүгд гашуунаа гасалж юун бээр өгүүлэн эс чадав. Төдий хан гүгүүний хамаг бүгд ихэд уйлалтан үдээд хагцх үед хамаг бүгд өгөдхийн мөн. Төдий хормохноо сэргээд хагсаж харж ирэв. Судасамын хүүгүн ганцаар замд орж явхад ирээн хүлт мангас өдгөө Судасамын хүүгүн эрхүү цаг болов хэмээн сэтгэж уулын оргилд гарч харах үед Судасамын хүүгүн холоос ирэхийг үзв. Төдий дэргэд хурч ирсэн Судасамын хүүгүний урдаас нэн үлэмж баясан царайг бээр үзээд мангасын хаан Судасамын хүүгүнд ийн химэн өгүүлв. Чи амиа хайрлалгүй дэргэд минь ирсэн чинь сайн. Чи гэрт харж 7 хоног болтол ямар үйл бүтсний тул энэ мэд баясгаланд болов хэмээн өгүүлсэн. Ай хаан чи айлдан сойрох гэртээ харж Бэрман багшид их буян өгч ном сонсоод сэтгэлийг минь хангуулсанд өдгөө амьд суун атал өгөхвээс сайн болоо хэмээн баясаггүй хэмээн өгүүлсэнд ирээн хүлт хаан. Чи түүнээс ямар ном сонсвоос түүнийг надад өгүүлдэг вэ хэмээн өгүүлсэнд төдий Судасамын хүүгүн Бэрман багшаас сонсон шүлгүүдийг өгүүлээд түүнээс ангид өөр аим нядалсан айх мэд нүглээ мэрэгэн аргаар түүнд айх мэд номлоод ам мис нядалваас агуу их ач үр болохыг дэлгэрэнгүй номлосонд ирээн хүлт маш байсан бишрээд босож мөргсөнд Судасамын хүүгүн ай хаан ам нэдлэхгүй муу нүглээ төвчиж үүнээс хоошод аминд хүрсэн ч тийм муу үлсийг үл үлддэг вэ хэмээн өгүүлсэнд ирээн хүлт хаан өгүүлрөв. Ай Судасамын хүүгүн чиний үгээр болтугай хэмээн ам алдав. Бас Судасамын хүүгүн өгүүлрөв. Ай хаана чи хадны нүхэнд оруулсан тэдгээр хан хүүгүүнийг газарт тархаатугай хэмээн өгүүлвэс. Тэр ирээн хүлт хаан Судасамын хүүгүүний үгээр тэдгээр хааныг хадны нүхнээс гаргаж газарт хариулав. Төдий тэр цагт ирээн хүлт хааныг номготгож амин нэдлэхийг байлгаж номд оруулсан Судасамын хүүгүн гэртээ хараад олон цэргүүдээ хураагаад ирж ирээн хүлт хааныг аваад урьд хаан оронд хүчээр суулгав. Тэндээс аршин ерөөсөн 12 жил болтол хүний мах идэхгүй. Ерөөл дууснаас хоошод хүний мах үл идэн урьд ёсоор хааны төрийг нийтгэв. Яаж төгс нөхцөн бурхан гэгэний ялгуулсан хаанд ийн хэмээн зарлаг болов. Их хаана тэр цаг тэр учирдах Судасамын хүүгүүн нь өдгөө би буюу тэр цаг тэр учирдах ирээн хүлт хаан өдгөө хуран ирэхэд буюу
Тэр цаг тэр учирдах эрийн хүлтийг алсугай химээгч тэдгээр хүн өдгөө 3 эрхтийн алагч тэдгээр хүн буюу тэдгээр хүн хав хаан оронд төрвөөс бээр энэ 3 эрхэд тэднийг нас турхаар алах бүлгөө бээр хамаг төрөл тутамд тэднийг нүгэлт үүлээс хариулж дээд жаргаланд хүргэсэн буюу өдгөө би хамаг дүүтгэрийг твчээд хотол төгссөн эрдмүүдийг туулж бурхны худаг олсонд таныг номогдохгүй юун өгүүлтэл бас тэр хаан ялж төгснөгсөн бурхнаа мөргөөд ин химэн өчөв. Бурхнаа эдгээр хамаг хүн ямар нүгэл үйлдсэний ачаар хамаг төрөлдөө 3 эрхтэд алагдав химэн өчвөөс бурхан зарлаг болров. Ай хаан сайтар сонс шалтгааныг нь чамд номсугай. Ай хаанаа эрт урд нөхцөн цагдах тоо томшгүй галвын урд энэ Замбутвийн Варанаси улсад Валадор нэрт нэгэн их хаан бүлгөө. Тэр хаанд өнгө зүс сайд авгай хүчин лүгөө төгссөн 2 хан хөвгүүн бүлгөө. Тэр цагт отхон хөвгүүн нь ийн сэтгэрөө хэрвээ эцэг минь төрөл игүүдэг байс ах минь хан оронд суумуй за. Хан төр надад үл хүрмүй за. Хан язгуур төрсөн хааны төр эс хүртээд харцын дүрээр сууваас хэр зохимгүй би аглагт одоод аршийн ёсоор явсгаа химэн сэтгэж хаан эцэг юугийн дэргэд одоод ийн химэн өчөв. Ай хаан эцэг минь би аглагт одоод аршийн ёсоор оршсугай химэн өчвөөс хаан нь түүнийг эс зөвшөөсөнд бас дахин өчвөөс хаан бэр аглагт оддугай химэн зөвсөөсөнд төдий тэр хан хөвгүүн ууланд одоод олон жил болсонд хаан эцэг нь төрөл эгүүдгсэнд их хөвгүүнийг хан оронд суулгав. Тэр хаан бээр үн үл удан төрлөө игүүдгсэнд хааны оронд суух төр хадгалах хөвгүүн үгүй болсонд хамаг түшмэд чуулж эйдэн зөвшөлцөөд нэгэн түшмэд нь ийн химэн өгүүлв. Биднийг их хааны отхон хөвгүүн ууланд аршийн ёсоор оршин бүлгөө. Түүнийг залж ирээд хан оронд суулгаас маш их сайн буюу химэн өгүүлсэнд зарим түшмэд нь өгүүлрөв. Тийм буй бөгөөс түүнийг авч ирээд хан оронд суулгаас маш их сайн буй за химэн зөвшөлсөж ууланд буй хан хөвгүүнийг ирэхээр одсон тэр хан хөвгүүн лүгээ уулзаж ин химэн өчөв. Ай хаан хөвгүүнээ хаан эцэг ба ах хоёр чинь төрөл игүүтгэж хан оронд суух хөвгүүн үгүй боллоо. Өдгөө хан хөвгүүн чи өөд болж хаан эцгийнхээ төрийг хадгалан сойрхоо химэн өчвөөс тэр харж тэдгээр үгийг сонсонд очоод айн имийн ийн зарлаг болров. Би ийм аглагт оронд сууж ямар бээр гаслан үгүй бүлгөө. Би үүнээс одоод хан оронд сууваас ертөнцөд хүн та эс номготгосны тулд намайг бээр алах болмой. Би хааны оронд сууж үл чадмуу химэн зарлаг болсонд бас түшмэдийн ийн өчрөв. Ай хаан хөвгүүнээ хааны үр тасарч ганц чамаас өөр үгүй болоо. Хамаг олон иргэнийг итгэл аврагч үгүй бүлгөө. Хамаг амьтныг инэрхийн тул хан орныг барьж суун сойрох химэн өчсөнд арш бээр эс тисэж түшмэдийн өссөн ёсоор газартаа харж хан оронд суув. Тэр нь өчүүхнээс тачаангуйг твцсэний тул хан оронд суугаад хатан лугаа учирсан тачаангуй нэгтэж өдөр шөнө үл синхрэн тачаангуйн эрх дор оролдов. Тэр цагт тэр хаан нь улсад ийн тунхаг тархав. Миний энэ улс дахь хэдий бүхий охин буйл бөгөөс нөхөрт нь өгөхийн урд надад золгуултугай. Надад золгуулсан түүний хойно газарт нь өгдөггүй хэмээн тунхаг тархав. Бас тэр улс дахь аль гоо үзэгсэлэнд эмс бөгөөс түүнд хурцаж явав. Тэр цагт нэгэн эм нь хамаг чуулганы дотор шээх үед хамаг иргэн инээлдэн илгэлсэнд тэр эм өгүүлрөв. Эм хүн эмс дотор усан асгахад юуны тул инэм үү? Та бас нэгэн нэгнээ үзтэл тийм үл хянамуй. Би эмсэд ажлын дотор шээхэд яахан домог болгомуй та хэмээн өгүүлсэн. Олон хүн ийн өгүүлрөв. Ай эм чиний өгүүлэх ямар үггүй хэмээн өгүүлсэн. Энэ улсад ганц хаан ир буй за. Бусад улс цөм эм буй за. Та бүгд ир мөн бөгөөс тийм үйлийг ганцаар үлдэх ажгүй хэмээн өгүүлсэнд төдий тэр олон хүн ичин гүрж энэ имийн үг зөв ажгүй ёсон лугаа ангид үлдэгч энэ хааныг үгүй болгосгоо хэмээн эйдэн өгүүлэлдэж хаан нь ангид цэцэрлэгт биеэ угаах
төдийд одохуйд барья хэмээн зөвлөлдөж төдий цэцэрлэгт цэргүүд нууж байсанд хаан цэцэрлэгт ирээд уснаа орсонд хамаг цэргүүд томоолоод барив. Хаан машид айн эмээгээд ийн хэмээн асуусанд түшмэндийн ийн хэмээн өгүүлв. Хаан чи номын ёсоор үйл явна тачаангууд цогтурж хамаг улсыг доромжилж ёсон үгүй үйлсийн үйлдсэнд өдгөө бид чамааг үгүй болгож мэрэгэн ухаанд хан хүнийг ирж хан оронд суулгамуй хэмээн өгүүлсэнд хаан тэдний үгийг сонсоод машид айж түшмэнддээ ийн хэмээн өгүүлв. Урд би тийм гэмт явдлаар муу үйлсийг үйлдсэн минь үнэн буй за. Өдгөө тийм гэмт үйлсийг твцсэгүй намайг авармуу та хэмээн өгүүлсэн түшмэнд өгүүлрв. Өдгөө улсад хар цаас орж тэргүүнд хар могоо ороовоос тавихгүй дуугүй суу хэмээн өгүүлсэн тэр хаан өдгөө намайг магад алах болов хэмээн сэтгэж хэлэгнээд түшмэндэд ийн хэмээн өгүүлв. Би урд ертөнцийн үйлсийг твчиж ууланд суун бүхийд та намайг хүчээр хан оронд суулгав. Өдгөө намайг алах болоос үүнээс хойно хав хаан оронд төрвөөс танал угаа учирт та бүгдийг би алах болтугай хэмээн тангаргалав. Тийм тангаргалан өгүүлвээс бээр үл болон алав. Ай их хаан тэр цаг тэр учирдах тэр хаан химээвээс өдгөөдөх хуруун ирэхэд буюу тэр цаг тэр учирдах олон хүн зөвшөлдөж тэр хааныг алсан хүн нь өдгөө хуруун ирэхэд алагдсан эдгээр хүн буюу төрөл тутамд хуруун ирэхэд тэднийг алав. Төдий хаан нь өвдгөө хөсөр сөвдөж алгаа хамтдагж ялж төгснөгцөн бурхнаа ийн химээн өчөв. Бурхнаа хуруун ирэхэд аяг дахимлаг нь өдий чиний хүнийг алаад өдгөө үрийг олсны хойно тэдний ачийн үрээр зовх буюу химээн өчвөл бурхан зарлаг болов. Ай хаана нүгэл үлдвээс нүглийн ач үр магад болмой за. Энэ хуруун ирэхэд аяг дахимлаг бээр өдгөө өөрийн суух байшинд суун атал түүний биеийн шар үснээс тамийн гал бадарч суун амуй. Төдий ялж төгснөгцөн бурхан хамаг нөхдөдөө нүгэл үлдвээс нүглийн ач үр магад болохын үзүүлэхийн тулд нэгэн аяг дахимлагт ийн химээн зарлаг болов. Аяг дахимлаг чи одоод түлхүүрийг хуруун ирэхэд аяг дахимлагийн хаалганы завсар дүрж үз химээн зарлаг болсон. Төдий тэр аяг дахимлаг түлхүүрээ авч бурхны зарилгаар одоо түлхүүрийг хаалганы завсраар дүрээд сац тэр түлхүүр бээр хайлж одов. Төдий тэр аяг дахимлаг айнз очоод яаран бурхны дэргэд одоод тэдгээр ёсыг өчсөнд төдий бурхан олон нөхөддөө ийн химээн зарлаг болов. Нүгэл үйлсний ач үр нь энэ буюу химээн зарлаг болсонд хаан ба нөхөд итгэв. Төдий наснаа төгөлдөр ананд ялж төгснөгцөн бурхнаа ийн химээн өчөв. Бурхнаа энэ хуруун ирэхэд аяг дахимлаг эрт ямар сайн үйлсийг үйлдсэнд агай хүчин их бөө задлууга сацуу болоод шувуу мэт хурдан болсон ба өдгөө ялж төгснөгцөн бурхан лугаа учирч орчлонгоос танилсан шалтгаан хийгээд олон нөхдөд номлон энэрэнгүй нэгүүлсэж үзүүлэн сойрох хэмээн өчвөөс бурхан зарлаг болрон. Ананда сайдар сонсдугай. Эрт урд нөхцөн гаши бурхны цагт нэгэн аяг дахимлагуудын өмнө үйлсийг захирч яван атал нэгэн өдөр тариа ачиж явх үед зур хур ороод нүмерг үгүй тариа нь их норов. Тэр аяг дахимлагт өтөр явсугаа хэмээн сэтгэж яван атал усан уугаад хашин болж хурдан явж ис чадсанд ийн хэмээн хутаг гуйв. Би ирээдүйд цагт агвай хүчин минь мянган хүн лүгээ сацуу болоод хурдан түрэгнээ нисэх шувуу мэт болох болтугай. Ирээдүйд цагт шигээн мөний бурхны ертөнцөд ирсэн лүгээ учирч орчлонгоос тонилох минь болтугай хэмээн хутаг гуйв. Ананда тэр цаг тэр учирдах хутаг гуйгч нь тэр бус буюу хэмээн үл сэтгэдэгвэ. Тэр цагт бодгалын үлийг үлдэгч тэр аяг дахимлаг нь өдгөөдөх энэ хуруун ирэхэд аяг дахимлаг буюу тэр цагт тойм бол чагшаабад сахиад хуургуудын үлийг үлдэж бүрэн. Худаг гуйсны ёсоор хав хаан оронд төрвөөс өнгө зүс сайд болоод агай хүчит болон төрөв. Өдгөө надлуугаа учирч орчлонгоос тонилов. Тэр цагт ананд ба аяг дахимлагууд ба хаан ба олон нөхөд ялж төгснөгцөн бурхан ач үрийн ном үзүүлснийг сонсож хамаг бүгд хичээнгүй үүсгээд дөрвөн үннийг сэтгэсэн. Зарим нь үргэлжид орсон ба нэгэнт харин эргчийн ба харин үл эргчийн ба дайныг дарсны үрийг олов.
Зарим нь Бредага буудын буйны үндэс үүсгэв. Зарим нь үгүй бодис худагт сэтгэл үүсгэв. Зарим нь няцалгүй газарт оршив. Хамаг бүгд бие хэл сэтгэлээр буйныг зорж л Бурхны зарилгийг даган бишрээд илт баясав.